гаднаас ирсэн зочдтойгоо хамт явж байгаа. Тэгээд нөгөө язгуур урлагийн тоглолт Монголд яг ийм гоё өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгаад маш их баяртайгаа. Тэгээд бүр тоглолтын зориулаад манай хүүхдүүд бүр ийм хувцс Монгол хувцс авсан байгаа. Тэгэхээр ингээд тоглолтын хүлээлт бол маш өндөр байна. Тэгээд Бензтэй баяр ялангуяа Монголын үндэсний урлагаар хийж байгаад бол бахархалтай түүхэнд дурсагдах бас нэг мөчүүдийн нэг болчих урлагийн салбар. Энэ бас өвөрмөц юм. Одоо идээтэй дандаа цагаан идээ байна. Тэгээд их өвөрмөц байна. Дөнгөж яг 5 гарангуут нь зөндөө хүлээсэн. Тэгээд өнөөдөр ийм сайхан баярт нь хүрэлцэн ирсэн байна. Хүн зон олонтой байна. Үнэхээр сайхан дууг дагаж дуулаад сайхан үжиг өнгөрөнө гэж бодож байна. Энэ язгуур гэд нэрлсэн байна уран бүтээлийн зэнгүүнийг. Тэр Пянзата гэд нэрлсэн юм байна. Тэгээд энэ бол Монголын олон жил улбалдсан үндэсний урлагаан дуугаан өвлөж тийм нөгөө бие тус өвгөж яриад байгаа. Тэр үнийг орчин цагт нийцүүлэн өөрөөсдийнхөө арын шингаар гаргаж байгаа явдал бол хуулийн таатай бөгөөд Жапон сайхан өөрийн туяа хоёрын тамгаар тамгалагдсан юм уран бүтээлчд байна гэж би бол түүнийг харж дотроо баясаж бахархаж явдаг тийм л юм байна. Ер нь Монголын өв уламжлалыг ингэж гоё те хадгалах, үр хөвгтөө уламжуулж өгөх боломжийг бас биднэрт олгож байгаад аяг баярлалаа. Тэгээд энэ тоглолтыг үзэнгээ Пянзыг худалдаж авахд бас хүүхдүүдэд уламжлуулсан үлдээ гэж бодож байна. Авцаа. Хана энэ яг өнөөдрийн тоглолтын онцлог нь гэх юм бол одоо мэдээж нөгөө Пянзны дахин эхэлсэн давлгаанаас хойш нэлээд олон бенз гарсан. 100-аад бенз гарсан. Энд дандаа бол нөгөө спортын дугаар анхны бенз. Тэр утгаараа бол их чухал ийм тоглолт болж байна. Ер нь манай жихаасхан өөрөөр хоёр бол олон жил яг энэ уран бүтээлээ бас чамбаа хийж байгаа ийм уран бүтээл. Хоёр дүүдэд одоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Өнөөдрийн тоглолт амжилттай. Морин жуулдаг гэж байна. Морин хорын найралтай дуугаад баслаа. Райтнерштэй тэгэл сүрдээ дээдэг тэгээд. Тэгээ бид чинь чөлөө дуран бүтээчүүд байнга нөө дасгал сургуульд байхгүй, форум байхгүй. Тэгээ яг хөө чадлаараа л хичээлээ. Одоо райтай. Жохон юм нэг догтлолтой сандрал бол биш. Нэг тийм догтлоод байсан тэр даваагаад авчлаа. Одоо ингээд хоёр дахь гараан дээр гарах гэж байна. Гоё яана. Насан
хав ойр дулаг өгсөхийн халуун сайхан дулаан тоглолт. Ялангуяа нөгөө ардын үндэсний язгуур сонгодог урлаг утгаараа болж байгаа орчин чигш их гоё байна. Хүмүүс яагаад ингэж энэ сайхан дуулж байгаа дээр хамтраа дуулахгүй яагаад их даруухан суугаад байгаа юм болоо л гэж бодож байлаа. Өнөөдрийн тоглолт бол нэрээ яг юу гэж хэлэх үгээ олохооргүй тийм гоё мэдрэмж төрүүлж байна. Энэ театрт би бас анх удаа яг тоглолт үзэж байна. Ямар гоё театр баригдсан, ийм гоё орчинтой, ийм гоё ахуй. За ямар ч ойрд мэдрээгүй тийм гоё мэдрэмжийг авч байна. Артын дугаар ингэ сонсох амьдэр сонсох гэдэг гайхалтай. Ер нь үзье гэж хүсэж их мөрөөдчихсэн концертоо үзтээ. Хоёр дуучин маань миний олон жилийн өмнө таньдаг хүмүүс хэдий боловч их олон тоглолтыг үзэж амжаагүй байлаа. Тэгээ энэ тоглолтын дээр өргөдөж ирсэнд их баяртай байна. За жагасаа өөрөнд за энэ хоёрын арга хэл гээд гоё. Янзын баяр дээр ирсэн. Тэгээд янзыг нь авахгүй байхын арга үнэхээр алах тэгээд гайхалтайсан. Гурван бүтээлгээр ишгэлсэн юм хоёр. Энэ хоёроо бас гараа үсгийн зориулаад бензин одоо хадгалж цогдод ундаа. Баярлаа. Үнэхээр гоё байна. Нэгөө чиг үзэгчтэйгээ хамт жаргаж туулж, дуулан найрлаж одоо нэгөө чиг өнгөрөөлөө. Найр баяр маань үнэхээр сайхан боллоо. Тэгээд бид хоёрыг дэмжиж хүрэлцэн ирсэн. Нийт үзэгчтэй баярлалцснаа илэрхийлье. Тэгээд өвөөлөмжил байгаа цагт бол улс их орон байх ёстой. Тэгээд энэ өвөөлөмжил маань үргэлж мөнх орчхийн сайхан ирүүлэг дэвшүүлье.